Тэгээд чи хөдөөгөр нэг 10 жил тэнэтгэ гэжсэн. За. Учир нь яагаад гэхээр соёл урлагийн их сургууль найруулагч гэдэг чинь хинч заадаг мэргэжил биш. Сураач одоо энийг шийддэг мэргэжил биш. Энийг хүн өөрөө олдог. Заяагдмал юм байд юм аа. Тэгээд чи найруулагчийн зүй суугч жагаад хөдөөгөр яваа. Суйсыг төгсөөл найруулагч болчихж байгаа юм биш. Яагаад хөгжмийн мэдлэгтэй байдгүй найруулагч? Яагаад дууны? Яагаад жүжигийн бүх өнгө хаана байдаг вэ гэхээр хөдөөгийн театрт байдаг. Хөгжим драмын театрт байдаг юм аа. Дараа чи юм хийхэд хөгжмийн мэдлэгтэй, дууны мэдлэгтэй. Тэгээд тэд нар чинь жүжигчтэй театр чинь те бүх состав ансамблыг чи сураад дээрээс нь чи бусад найруулагч нараас юугаар ялгарх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Олон улсын наадамд олон улсад үзлээ гэхэд чи Монгол гэдэг хэлэмж гарч ирэх хэрэгтэй. Тийм учраас Монгол хаана байдгүй мэнэ. Монгол хөдөө байдаг. Монгол гэдэг хэлбэл Улаанбаатар гэдэг барилга байна гэж хэлэхгүй шүү дээ. Тал хээр нутаг, тал дүүрэн мал ах вэ? Тэ 5 ханта цагаан гэр. Энэ бол Монгол. Тэгээд тэр тал дээр сууж байгаа морин хуур. Өөр яах юм? Брюс байдаг манай Монголд гэж хинч ярихгүй байхгүй. Тэгэхээр тэрийг чи сураад мэдээд ирээ. Тэрний арталтай чи найруулагч нэг жоохон зүй суул суух юм та гэж хэлчихсэн байхгүй. Тэгэл би багш тэлсэн амлалтандаа ингээл хөдөөгөр тэнсэн. Тэгэл хөдөөгийн театр чи 20 хэдтэй хүүхд очичвол хэцүү шттэ бас л. Халуун цэвэр нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Польшийн алдарт Зубровка